Натурмед уламжлалт цэргийн засах нойрны төвийн Эрүүл бай подкастын шинэхэн дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Итгэлээр баталгаажсан жанр Натурмед. За өнөөдөр бол манад гайхамшигтай сонирхолтой эмч хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бол одоо эмчилгээний йогийн эмч Жаргал багш байна. Сайн байна уу? Сайн байна уу? Эмчээ багшаа. За дэвтэрийн ярилцах сэдв болохоор үеийг хэрхэн хамгаалах вэ гэдэг сэдвээр ярина. За тэгээ яриагаа эхлэхээс өмнө бүгдээрээ багштайгаа танилццгаая. Тэгээд эмч багшаа. За тэгэхээр нөө эмчилгээний йога гэхээр их сонирхолтой санагдаад байна. Тэгэхээр энэ талаар одоо танилцуулаад тэгээд хизэнээс эхлээд энийг одоо сонирхох болов. Тэгээд энэ ямар ачаал бүтэлтэй болохоор хүмүүст хэрэгтэй болохоор энийг сонгосон би. Бас миний ингээд мэдхээр та маань болохоор ингээд англитэй сүүлийн үеийн одоо нөгөө технологи юм одоо шинжилгээ ухааны мэдээлэлүүдтэй ингээд зэрэгцээд яваад харагдаад байдаг. Тэгэхээр энэ талаас одоо сүүлийн үедтэй нэмчилгээний йога яагаад заавал чухалцیں۔ Яагаад энэ салбарыг судалсан ингээд одоо ангаах хүнээ мэднэ, тэ антомо мэднэ. Тэгээд йога гэхээр энэ бүр үнэхээр онцгой салбар санагдаад байдаг байхгүй юу? За би ер нь йогийн багшаар ажиллаад одоо 10 дахь жилдээ ер нь ажиллаа явж байгаа юм л да. За ингэхдээ зүгээр энгийн одоо өдөр тутмын йогийн дасгалуудаа ч гэсэн хийгээ явдаг. Тэрнийхээ хажуугаар бас одоо анатоми мэдлэгээ улам хажуугаар нь бас өөрөө ч гэсэн хөгжүүлсээр байгаад одоо йогийн багш нарт бас анатоми хичээл сургалтуудыг ордог байхгүй. Миний бодлоор йогийн дасгалыг хийхэд зөвхөн одоо йогийн философиг мэдээд одоо зөвхөн йогийн байрлалуудаа төгс мэдлээгээд бас дутагдaltaй санагдаад байдаг. Хүний анатомиг булчин яаж ажилтгийг, яс одоо ямар хөө хэлбэр төстэй байдгийг гэдгийг мэдэх тусам одоо тэр йогийн байрлалууд илүү одоо тэр йогийн байрлалуудыг яаж илүү зөв хийх үү гэдэг ч юм уу, яаж илүү үр дүнтэй дасгал болгох уу гэдгийг одоо мэдэх боломжтой болдог тийм. За тэгээд бас таны хэлснээр яг йогийн эмчилгээний йог гэдэг төрөл нь өөрөө дотроо яг хит салаалаад явчих болдог л доо. За тэгээ дийлэнх тохиолдолд бол яг эмчилгээний йог гэж явж байвал илүүтэй чакра талаасаа, энерги талаасаа гэдэг ч юм уу цэвэрлдэг тийм эмчилгээний аргууд бол зөндөө байдаг. Би болохоор миний одоо баримталж явж байгаа эмчилгээний арга нь болохоор илүү бие физиологи талаасаа янз бүрийн нурууны өвдөлттэй, хөзөөний өвдөлттэй ч гэх юм уу өвдөгний өвдөлттэй хүмүүст яг ямар дасгалыг зөв хийх юм бол тэр одоо өвдөлтөнд амжих вэ? Янз бүрийн бэлтгэл гэмтэл байвал тэрний илүү хурдан идэх вэ гэдэг ч юм уу те. Тэр талаас нь илүү ажиллаад явж байгаа. Тэгэхээр одоо баг резидентийн жиманг байхгүй ах чинь ингээ шинээр ангиусгээд гоё одоо мэрэгжлийн зөвлөгөө өгөхт нь үнэхээр талархалтай санагдлаа. Тэгээд энгийн йогагаас эмчилгээний йога манлаар антом руу холбогдоод тэгээд тодорхой зорьсон эрдэнэ рүү одоо чиглэдэм байх гэж ойлголоо тий. За тэгээс та онцгой юм одоо жишээ нь шүрмэс хаана холбогддгүү те ингээ онцлог одоо йогийн үед маш их гэмтлээ гэдэг асуудлуудыг сонсч ирсэн байхгүй. Би өөрөө ч заримдаа сонголтын тусал хийж байхдаа өвдөг нэг хөвгөө мэдрэгдээд идэг. Тэгэхээр тэр болгон дээр ингээд нөгөө техникийн зааж өгдөг. Тэгээд тэр багш нарт одоо үндсийн зааж өгдөг ангаахын талаас нь гэсэн үг тий. Тийм. Йог ер нь бол уг нь яг бусад дасгал хөдөлгөөнүүд донд хамгийн бэлтгэл гэмтэл бага дасгал юм байгаа юм л да. Гисэн хэдий ч яг зарим хүмүүс маань өөрийгөө хит хүчил шахдаг ч юм уу тий. Эсвэл хит хэцүү байрлалыг нэг хийх гэж гүрийж оролддог ч юм уу тий. Зарим хүмүүсийг сонголт хийж байгааг нь харахад ингээл хамаг нүдээ өрчил хичээл гүрийг аламсгаагаа төгччихэл хийж байгаа харагддаг тий. Зарим хүмүүс болохоор ингээд нөгөө багшийнхаа зааварчилгааг сонсохгүй өөрийгөө шахдаг хүмүүс айгүй их байгаа. За гэхдээ мэдээж бас зөндөө олон багш нар донд бас зарим нэг дасгалаа буруу зааж байгаа багш нар ч гэсэн харагддаг. Тэрнээс болж гэмтэлч гэсэн тохиолдлыг бол үүсэхгүй л дээ тий. Тэгэд тиймэрхүү гэмтлүүдээс яаж гол нь сэргийлэх вэ гэдгийг би бас яг багшийн сургалтын дээр нэлээд голчлаа заагаа явчихтыг. Тийм. Тэгээд бид сонсчихсан л та манайх нурууны төсөлгөд хөтөлбөр хэрэгжүүлээд тэгээ хүмүүс маань ирж эмчилгээ аваад маш сайн үр дүнд хүрсэн гэсэн. Тэр талаар та мэдээлэл өгч болох уу? За сая нурууны хөтөлбөрөөр за нэг 4 хүн юу яасан юм л да. Яг эмчилгээнд тогтмол яваад за тэгээд үндсэн физик эмчилгээндээ явахын хажуугаар бас миний дасгалд яг тогтмол яваад тэгээд ихэнх хүмүүс маань бол бүгдээрээ сэтгэл айгүй өндөртэй байсан. Тэгээд хүмүүсийн гол хөвчлэн хэлдэг юм нь юу байдгүй гэхээр би чи йогийг ийм гэж бодоогүй шал өөр гэж бодсон гэж хэлдэг байхгүй. Тэр ихэвчлэн хүмүүсийн йогийн төсөөл болохоор ингээд нэг газар орцоочаал нэг одоо баахан эмэгтэй хүмүүсийн донд ороод нэг зөөлх юм нэг сонголтууд ингээл хийгээл бараг унтах гэж байгаа юм шиг юм хийдэг гэж ойлгохдаг юм шиг байна. Гэтэл ер нь бол миний нэг гол баримталдаг зарчим бол монголчууд байдаг нэг яриа байгаа шүү дээ. Хүн хөгшилж өгдөггүй, хөшиж өгдөг гэдэг ойлголт байдаг. Ихэнх хүмүүсээс ингээ анзаараад тахаар тэрийг сонголт гэж ойлгоод байдаг. Хөшин гэдэг чинь сонголтоор нь шууд ойлгочтой. Гэтэл ер нь хөгшилтийн эсрэг сонголтын хажуугаар булчингийн хүч
энэ зэрэгцээ бараг сонголтнаасаа илүү шахуу хэрэгтэй зүйл байгаа тий. Гэтэл хүмүүс тэрийг нь орхигдуулчих гадбайдаг. Тэрийг би йогийн дасгал дондоороо зөвхөн сонголт биш заавалчгүй булчин гэж хангалах дасгал ороо явчихдаг байхгүй. Тэгэн гут нөгөө хүмүүс йог хийж эхлэн гутаа айгүй хүч шаардаад эхлэн гут нь гайхдаг юм шиг байна. Юу йог чи ийм байсан юм уу гэж айгүй өмнө төсөөлж яснаас нь шал өөр байдаг юм шиг юм л та. Нурууч их гоё ихтэй нөгөө нэг өөрчлөгддөг засвартай сайн шиг санагдаад байдаг. Тэгэхээр тухайн хүмүүст маань хэд хоног одоо хэрэг болсон бол ер нь эмчилгээний йогагийн үед мэдээж хэрэгтэй шалтгаанаас болоод хугацаа өөр идэг л хат л та тий. Тэгэхээр хэр хугацаа зарцуулдаг вэ? За саяны тэр нурууны хөтөлбөрөөр хэлсэн хүмүүс маань болохоор 3-7 хоног дасгал хийсэн тогтмол. Өдөр болгон эсвэл? Аагүй 7 хоногт 2 удаа. Тэгтээ гэртээ хийдэг үү? Гэртээ хийгээрэй гэж одоо хэлсэн зарим нь бол хийдэг юм байлээ. Яг ганц нэг хоёр нь бол үнэхээр тууштай. Яг би гэртээ ийм дасгал хийж байгаа энэ зөв буруу гэж өдөл болгон асуудаг. Зарим хүмүүс бол тэгээ гэртээ хийхээрээ гэхээрээ мартчихад байна гэдэг ч юм уу тэгэл амжихгүй байна гэж хэлжлээд л та. Ер нь гэхдээ яг илүү үр дүн гаргах юм бол бүр хамгийн багадаа л 1 сар явах хэрэгтэй. Хамгийн багадаа 1 сар явж иж харцсангуй нэг юм өөрчлөлт жоохон мэдрэгдэж эхэлнэ. Бүр илүү биеинд бүр эмэлт өөр болж шүү. Үнэхээр нөлөөтэй шүү гэдэг мэдрэмжийг авахын тулд доор хаяж 3 сар явах хэрэгтэй. Зуршил 100 нэг мөн үү? Зөв. 3 сар яг явсан хүмүүсийг харахад л одоо бүр ингэ шал өөр болж шүү гэдэг хүмүүс байгаа. Дээрээс нь бас нэг чухал юм нь дондоор нь алхасахгүй, таслахгүй байх нь айгүй чухал. Тийм, тууштай байдал юм тий. 3 сар явсан хэрнээ дондоор нь мессер алдаал өнөөдөр ажилдаа чадахгүй гэсэн хүмүүс 3 сар явсан ч гэсэн нэг л өөрчлөлт гарч ирэхгүй байгаа. Тийм байна. Тэгэхээр түрүү эмчээ ярьжсэнээс эмчээ багшаа гээл тий. Ярьжсэнээс ингэ гэмтэл бэртлийн үед бас хэргэлдэг хэрнээ бис жоохон гайхлаа. Юутай л адилхан одоо сэргийн засах эмчилгээтэй адилханаар гэхдээ тэрийг йогтай уялдуулаад хийчихэж юм л гэсэн үг л дээ. Мэдээж гэмтэл бэртлээсээ хамаарат зарим нэгэн байрлалыг хүмүүст бол хориглох шаардлагатай шүү дээ. Гэхдээ яг энэ хүний хувьд хийж болох байрлалууд нь юу байна гэдэг үүднээс нь хийгээд гол нь гэхдээ би яг яагаад йогоор илүү эмчлүүл зүгээр надад бол санагдаад байдаг вэ гэхээр йогийн дасгалууд дандаа юм цогцойдаг. Эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй байдаг. Өө за. Одоо зөвхөн ирээд танд энэ дасгал сайн шүү гээл тэр дасгалыг 10 удаа хийчих тэгээ болоо гэсэн үг биш тий. Заавал эхлэл хийн. За эхлэлт нь одоо жишээ нь анхааллын төвлөрүүлэхээс эхсүүлээд, амьсгалын дасгалаас эхсүүлээд, за дээрэс нь бие халаалтаас нь эхлээд явчихна гэсэн үг. Тэгээ оргил хэсгээр яг тэр хүнд чиглэсэн хамгийн зөв дасгалуудын ялангуяа илүүтэй булчин чангалах дасгалуудыг ороо авчина. Төгсгөл хэсэг нь болохоор арай илүү тайвшруулад, намжаагаад хөргөх зөөлөн сонголтуудыг хийгээд явчихдаг. Тэгжээж ер нь бол хүний бие чинь нэг цогц зүйл учраас ганцхан өвдөг өвдлөө гэдээ ганцхан гоёны дасгал хийгээл авах юм бол зүг зүгээр болчихно гэсэн үг биш үү? Бүх зүйл маань ерөнхийдөө бие биентэйгээ уялдаатай холбоотой байдаг учраас ингэж биеинд нь бүхлээр нь дасгал хийж илүү үр дүн гарч байгаа юм шиг надад санагдаад байна. Тэгэхээр одоо ингээ асуулт төрөд байгаа байхгүй юу? За яхаа гэхээр минийс нуруу өвдөд идэг байхгүй. Тэгэл би шууд дасгалд орыг гэл одоо эмчилгээнд орыг гэд ирэх үү эсвэл онцлогоо шаардлагатай байдгүй. Онцлогоо заашгүй. MRI гэсэн бол тэрийг авчирна, хариу авчирна гэсэн үг. Тийм. Хэрвээ MRI ч юм уу рентген тэр хийлэгжсэн бол тэрийг авчирна. Гэхдээ хийлгээгүй байлаа гэхэд одоо жишээ нь над дээр хэлж үзүүлэх гэж байгаа бол заавалчгүй MRI хийлэгжиж ирнэ гэсэн үг бол биш. MRI байхгүй байсан ч ерөнхийд нь үз шинжилээд янз бүрийн ганц нэг хөдөлгөөн хийлгэж үзээд за таны нуруу нэг иймэрхүү байх шиг байна. Тэгэхээр хоёлаа ийм дасгал хийвэл илүү үр дүнтэй гэдэг үднээсээ явчих бас болно. Тэгээд ч манад бас өрөөнийх нь хажууд баарч тэгэхээр орчлуулчаа шууд орчлно. За тэгэхээр өнөөдөр гол сэдв рүү оръё. Тэр эмч ягаад одоо үеийг хэрхэн хамгаалах талаар одоо ярмаар санагдсан бэ? Магадгүй тохиолдлууд их байгаа шиг юм тий. За ер нь анзаараад над дээр хэлж зөвлөгөө авмаар байдаг хүмүүсийг анзаараад хахад дандаа үений өвдөлттэй хүмүүс байдаг. Ямар нэг байдлаар турыг гэдэг ч юм уу булчингаа хөгжүүлээ гэдэг хүн бол яг халцсангуй ирүүл хүмүүс байгаа байхгүй. Хвчлэн өвдөлттэй хүмүүс бол дандаа үений л өвдөлттэй байгаа гэдэг. Өвдгөр нь өвдөд байна, түнхээр нь өвдөд байна, нороо нь өвдөд байна гэдэг хүмүүс илүү төв юм л байдаг. Тэгэхээр тэгээд тэр хүмүүс маань гол нь яах вэ гэж илж асуухтаа нэг ганц нэг юм эд шидтэй байрлалыг хэлчих гээд байгаа юм шиг санагдаад тийм. Нэг л юмыг хүсээд байдаг те. Энийг хийчингууд л нэрээ стогоо ялчлаа штэ гэд гарчих юм шиг тэр дараа хурдан гэдэг тий. Тэр тухайн харин ойлголт юм хүмүүст илүү хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд энэ сэдвийг барьж авсан. Баярлалаа, гой сэдв авчирсанд. Тэгэхээр үеийг яаж хамгаалах вэ? Одоо хүний бие чи ачаалал гэдэг зүйлийг авахтаа ингээд толгуурын үндсэн 3 эргэлтэн болох ясан дээр, үеийн дээр, булчин дээр ингэж одоо хуваарлж авдаг юм байна л да. 100% одоо ачааллыг авч илаа одоо жим байдаг ч юм уу тий. За 100 кг-ийн жинг өөр дээр авч илаа гэж бодоход тэр 100 кг-ийн тодорхой хувь нь ясан дээр, тодорхой хувь нь үеийн дээр, тодорхой хувь нь булчин дээр гэдэг ингээд хуваагдаад авч идэг гэсэн.
За тэгээ бид нар тэгэхээр янз бүрийн байрлал дасгалыг яаж хийхээсээ хамаарат арай их ачааллыг нь үеиндээ өгч хийх үү, ясандаа өгч хийх үү, булчиндаа өгч хийх үү гэдэг шийдэж болдог гэсэн үг тийм. Үеийн дээрээ айгүй их ачаалал аваад ах тусам үе маань ер нь гэмтэх гээд хандлагатай. Тэгэхээр ямар үед үеийн дээрээ бид нар ачааллыг авдаг вэ гэхээр булчингаа ажиллуулахаас залхуулсан үедээ аль болох тэр нэг байрлалыг амарчилж, хэлбэрчилж хийхийг хүссэн үедээ үе рүүгээ ачааллыг авчдаг гэсэн. Хамгийн одоо энгийн жишээ бидний дасгал биш зүгээр өдөр тутмын амьдрал дээр бодох юм бол тонгоох байл. За одоо хөдөө явж байгаа толгоогоо угааж илаа гэж хэлдэг. Хүнээр бас асуулаад толгоогоо угаахад жишээ нуруугаа яг цэх тэгшгэн хадгалах юм бол үеийн дээр хамгийн бага ачаал ирнэ. А гэхдээ цэх хадгалаад тонгоох юм бол нурууны булчингууд айгүй их ажиллана гэсэн үг л дээ. Тэнгууд толгоогоо угаах тэр одоо 5 байдаг юм 10 минутын хугацаанд нуруугаа дандаа тэгшгэн байлж явах юм бол нурууны булчин чинь айгүй их ажилласаар байгаа сүлдээ цуцаж ядарна. За нэг их дасгал хийдэг хүнд бол булчин бүр зангираа явчихна гэсэн үг шүү дээ. А тийм учраас ер нь бол тэрийг хялбарчлах үднээс бүхтийж иж тонгоодог гэсэн. Тэгэхээр бүхтийж тонгоогоо толгоогоо угааж явах үед бол нурууны үеүүд дээр ачаал авч л байгаа гэсэн. Тийм ээ. Яг үеийн дээрээ авах сонголтоо хийж чинь. Тийм, тань сонголтоо хийж чинь гэсэн. Тэгэхээр яах вэ? Тэгэхээр хүн ер нь болж игэл усанд орохдоо босоо дүүшинд дээрээсээ ус гоожуулаад тэгээд урагшаа тонгооч хаашаа гидээж явах хэрэгтэй. Урагшаа тонгоочхоор хүзүү бүхтийгөө хүзүүн дээрээс ачаал хийж чинь. Тийм ээ. Тэгэхээр яалтчгүй одоо жишээ нь тонгоогоод хөдөө явж байгаа учраас босоо дөөш олдохгүй шүү дээ. Тэгэхээр тонгоогоо толгоогоо угаачлаа гэж бодоход яг угааж байгаа үедээ яг аль болох ачааллаа багасгаад гараараа өвдгөн дээрээ толж байгаад ч юм уу аль болох ачааллаа багасгаж байгаад ямар тач угааж дуусгачаад босох үед ингээд нуруу гацчихдээ штэ. Ёо гэж яриа гэж нэг босдог шүү дээ. Сандал дээр суучвал зүгээр юм шиг. Сандал дээр суучвал бас зүгээр. Тэгэж босох үед ер нь бол хүн хамгийн их нуруундаа гэмтэл авчих гэдэг ачаал өгчих гээд байдаг. Тэгэхээр тэр нөө зөв босох техник гэдэг ч юм уу тийм зөв техникүүдийг бас олцох нь агуулж байгаа. Тэгэхээр таал зааж өгдөг. Тийм зааж. Бид нар заавалчгүй дасгал хөдөлгөөн дээр ачааллыг аль нь дээр авч ийн гэдгээс одоо зөвхөн одоо дасгал хөдөлгөөн хийж явах үедээ л тэрийг бодох биш. Энгийн өдөр тутмын амьдрал саяны ярьж байгаа жишээ шиг өдөр тутмын амьдралдаа ч гэсэн бид нар янз бүрийн байралд одоо зүгээр суугаад ажиллаа хийж явахдаа ч юм уу ачааллыг хаана өгөх вэ гэдгийг бас шийдэж яадаг гэсэн. Хамгийн наазах нь ингээд бүхтийгөө суучлах юм бол үеийн дээр ачааллыг аваад сууж гэсэн үг шүү дээ. Харин тийм. Би бас нөгөө дээрээ сэргийн санчаар тарчуулаад байсан ах гэдэг нөгөө эрүүгээ ингэж гэл тэр нэг гоё амар санагдаад идэх тий. Тэгээ одоо бас нэг тажи мачигээ тасгал хийсэн чи ер нь л энэ цээж тэнийх буюу ингээд нуруу тэнчгэр болоод тийм ээ л шүү дээ. Тэгээ ингээд би чи нөгөө сэтгцэн юм сэтгэл зүйч тэнгууд ингээд сэтгэл зүйтэй бас энэ анатомийн нөгөө биеийн байрлал чи их холбоотой байд юм гэж хараад байгаа сүлүүд. За тэгэхээр гоё наа. Тэгэхээр монголчууд маань эсвэл одоо дэлхийд даяараа хүмүүс ер нь уюудээ яаж гинтээд идэм болоо түгээмэл тийм нэг гоё дүр зургаар жишээлээд өгч. За саяны ярьдгаар яг янз бүрийн хөдөлгөөнийг хийхдээ үндэ айгүй хачаал аваад их юм бол мэдээж гэмтэнэ. За мэдээж буруу техниктэйгээр хүнд юм өргөх байдаг ч юм уу те. Буруу техниктэйгээр спорт хөдөлгөөн хийхээс болж гэмтэж болно. За зөв техниктэй байсан ч гэсэн өөрийнхөө хийж чадах цар хүрээнээс давуулсан хэмжээний дасгал хийчих юм бол бас гэмтэж болно. Тэрний нэг энгийн жишээ гэх юм бол уулын авиралтай юм л да. Айгүй хүмүүс ууланд авираадсан ч эсвэл өвдөг гэдэг ингэж яриад байдаг. Тэр яагаад тэгж яах вэ гэхээр өөрийнхөө гойны булчингийн чадах цар хүрээнээс нь давуулаад байна гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь ерөөсөө ууланд авирдаггүй байснаа нэг өдөр манай найзууд уулын гарыг нэ гэд уулын ариалуу галчаад буунгот одоо буух үед бүр ингээ гоён салгандсан чичсэн байдаг шүү дээ. Тэр чинь өөрөө булчин хүч чадал нь дуусчаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр булчингийн хүч чадал дуусчихараа яадаг вэ гэхээр аль болох төрний илтгэл залхуураад уйлууг ачаалаа шидэж өгөөд яваад байдаг. Тэрнээсээ болоод өвдгөө гэмтэж гэдэг гэсэн үг тийм. Одоо ийм жишээ байж болж байна. За гэхдээ энэ болгоноос илүү түгээмэл тохиолддог. Хамгийн түгээмэл шалтгаан бол зуршил байдаг. За зуршил гэдэг нь юу хэлж яана гэхээр зүгээр л одоо чинь бүгдийд суух байдаг ч юм уу. Эсвэл бол тохиолдох айгүйх бороо хүзүүнд ялангуяа. Надад болохоор нэлээд амар санагдаад байна. Тохиолдохоор яг зөв тохиолдож болно. Ихэнх хүмүүс тохиолдохоор яадаг вэ гэхээр жишээлбэл хоол идчихлээ гэж бодъё л тэ хоолоо ингээд аяхтай хоолоо барьчаад ширээн дээрээ тохоогоо тавиад идчихээрээ мөлөг ингээд шигтчихдэг. Мөлөг энэ шигдэх үйл явдал хүзүүнд хамгийн их хортой үйлдэлүүд энийг баггүй. Хөөх тийм үү. Одоо жишээ нүрээ угаахад ч гэсэн тохиолдоод нүрээ угаачаар доош шигдээд толгоогоо доош нэг гэж сунгаж хүзүү рүүгээ ачаалаа гэж нүрээ угаах. Ямар нарийн юм бэ? Хин ч анзаардаг юм шүү. Тэгэнгүүт ийм жижиг зуршлуудыг чинь хүн харин энгийн өдөр тутамдаа бараг анзаарахгүй яваад байдаг. Тэгэхээр бидний одоо гол анхаарах хэрэгтэй юм маань өөрөө өөртөө айгүй ухамсартайгаар ажиллаад
За би ийм үйлдэлээ яаж хийж гин, хоол хийхдээ би ямар байрлалтай хийж гин гэдэг ч юм уу. Өөрийгөө аягүй сайн анзаарах нь чухал болчиход. Нэг хөвгчлөлтөө өөрт тохиолдсон явдал санаанд орчлоо. Анх нөгөө нөхртөө танилцаал тэгэл нөгөө сонирхоод те яаж байгаа шүү дээ. Дээрээс гүдгэж жаад нөгөө марафонд 5 км-д гүгээд өөхгээ шахсан толгой эргэж мэргээд сүүлдээ манай нөхөр наав тайраг өгөөжсөн байхгүй. Тэгэхээр тэр үед бас хүрхэнтэй нилээ маг гимтэж ижээ гэж бодлоо. Өвдөг гимтсэн. Тэр үедээ шууд гимтэл аваад суугаа болчихно гэсэн үг бол биш те. Гэхдээ үеиндээ нилээ ачаал болцсон байна л гэсэн үг. Тийм. Тэгээд зүрх амир яал толгой хэрэгжижсэн. Тэгэхээр интлийн талаас нас та анзаардаг бах те. Тийм. Яг мэдээж өөрийнхөө чадж байгаа хэмжээнээс давуулчих юм бол хит их зүрх цохилоод нүд харанхуулаад гэдэг ч юм уу те шинжлэх төсөл. Тэгэхээр өвдөний үеинд юу н уул гэлдэж чинь өөр монголчууд маань өвдөний үеэ гэмтээдэг ч юм уу тийм хамгаалахгүй байгаа тохиолдол танд ямар ажиглагдсан ямар зүйлс ажиглагдсан бэ? За хамгийн энгийнээс эхлэх юм бол хөлөө ачиж суух гэж байна. Зөвхөн хөлөө ачих гэж. За хөлөө ачихыг хүмүүс буруу гэдгийг ойлгоод идэв. Гэхдээ юуг мэддэг одоо шагаагаа зөрүүлдэг шүү дээ. Хөлөө урагшин тэгээд хоёр шагаагаа дээрээс нь давхарлаад тавьчихдаг. Тэр хүртэл маш жижигхэн боловч гэхдээ өвдгөн дээр ачаал ирдэг байхгүй. Хүний одоо физиологийн байрлал гэж байгаа нь хоёр хөлдөө тодорхой хэмжээний жоохон мөрний хэмжээний зааваад гарын алгаа урагш нь харуулад яг цэгтгэжсэн зогсож байгааг физиологийн байрлал гэж нэрлэдэг. Яг ийм зогсолтын үед хүн бүх үеуд дээр хамгийн ачаал бага авч идэг юм байна л да. Инээсээ зүрх тусам үеин дээр жоохон ачаал нэмэгдээл байна гэсэн. Тэгэхээр шагаагаа зөрүүлчихэл чинь нөгөө мөрний хэмжээний зайтай салж явах хэвээр зүйл чинь хоорондоо ойртоод тэгээ тэнд нь төгччихж байгаа юм тий. Төгччихэнгууд дууг нь хөл маань буцаж салахыг тэмүүлээд байдаг. Гэтэл урд нь төгчсөн учраас өвдөгний үе маань гадагшаа чиглэлтэй ачаал аваад. Яа нэ тийм байна. Яг хөө мэдээж ганцхан тэрнээс болоод өвдгөн бүр өвдөд гэмтээд хэцүү болно гэсэн үг бол биш. Гэхдээ нөлөөлж тэгэж суух болгонд жижиг микро хэмжээний гэмтлүүд жоохон авчлаадаг гэсэн. Тийм жилжингээ тэгээс худал асуудал үүсэж шүү дээ. Тэгэхээр яг хөө мэдээж суух болгондоо яг ингээл цэх номхон суугаад байна гэдэг чи хэцүү шүү дээ. Тэгэхээр заримдаа яалчгүй нэг хөлөө ачмаар байвал аччих болно. Гэхдээ заримдаа ачмаар байгаа үедээ болж игэл хөлөө сэлгээд баруундаа ачсан бол дараа нь зүүндээ ачдаг ч юм уу тий. Баруун хөлөө давалцсан бол дараа нь зүүнээ нэг давалдаг ч юм уу. Гэхдээ болж игэл анзаараад ачихгүйгээр хөлөө давуулахгүйгээр байгаад байлцсан. Төрөний нөгөө анатомийн байрлал гэдгийг би ингэж сонсч ирсэн. Бид нар байнга тийм байрлал байж чаддгүй учраас одоо өдөрт 1 минут ч юм уу хандар очиод тэгээ зогс гэдэг. Тэр үнэн үү? Тийм тэгж болно шүү дээ. 1 минут нь зөвхөн тэрийг хийлээ гээд өвдөлтөөсөө ангичлан гэсэн үг бол биш те. Гэхдээ тэгээд зогсоод ангууд өөрөө өөртөө ухамсартаа дадал өсгээд байна гэсэн үг л дээ. Би ингэж зогсох чинь зөв шүү гэдэг те. Энд чинь чиний байх ёстой юм шүү гэдэг. За өөр одоо ямар үеийнүүд түгээмэл гэмтдэг юм? За түнхний үе бас одоо түгээмлэр гэмтэж болдог. За бас л адилхан саяны хөлөө ачих байж болж байна. За өөр түнхэн дээр түгээмэл авдаг ачаал болохоор зогсож явахдаа одоо жишээ нь дэлгүүрийн кассан дээр очлоо зогсож ялаа, тэс яваад зогсож ялаа гэж.
Тэнгууд нэг хөл рүүгээ ингэ шигдээ зогсчихдаг шүү дээ. Нэг тал руугаа ташаагаа шидээд те. Тэгж зогсох чинь өөрөө булчингаа ажилуулахгүйгээр тэр үе рүүгээ биеийн жингээ гоё шидээд өгч чинь байна. Нөгөө ачааллыг булчин дээрээ тодорхой хэмжээнд авах хэвээр үе рүүгээ өгч чинь гэсэн. Тэгээд хоёр талын үеч биш нэг талынхаа үеийн дээр өгч чинь гэсэн. Тэгэхээр ихэнх хүмүүсийг тэг анзаараад ахаар зурчлаасаа болоо зөвхөн нэг тал руугаа тийж зогсдог. Тэр бүр хүүхдэд тэрчээ тэгээ зогсоод. За тэр бол бүр илүү дээрээс нь дахиад жин нэмчихэж шүү дээ. Тийм ээ тий. Ингээд заримдаа суухаар ингээд би бараг нэг хөвцөг дээрээс очиж шиг мэдрэмж байгаад байдаг. Энэ дэмий сонголт биш шүү дээ. Тэгэхээр энэ юутай холбоотой ажиллагаа. Бас нэг иймэрхүү өдөр тутмын ачааллыг нэг талдаа ямар нэгэн байдлаар аваад байгаагаас болоод ингийн үед суух үедээ ч гэсэн жоохон ачааллаа нэг талтаа өгөөс орцсон байгаа юм гэсэн үг л дээ. За. Өөр түгээмэл жишээ гэх юм бол одоо нуруу бол бүр хамгийн түгээмэл шүү дээ. Нурууны ялангуяа доод хэсэг хүн болгоно л L4, L5 гэж ярьдаг болчиход тийм шүү дээ. Бүх хүмүүс үүдтэй. За тэр нь маань янз бүрийн яг зөндөө шалтгаанууд байж болно те. Нуруунд дандаа хүнд юм өргөдөг байж болно. Нурууны булчин хит зангилалтай байж болно гэдэг ч юм уу. За тэр дундаас миний анзаараад байгаагаар бас маш түгээмэл байдаг. Нэг буруу байрлал юу байдг вэ гэхээр тэгшин зогсохдоо ташаага урагш ингэж түлхэж төлж зогсоод байдаг. Авсгаа урагш нь түлээд гэх юм уу? Тэгж зогсд юм уу те? Айгүй их тийм хүмүүс байгаа л да. За яг хөө мэдээж бүр айгүй их хэмжээнд ингэж түлхэж зогсдог хүмүүс мэсэл байдаг. Гиз ихтэй хамаагүй. Гиз их нөлөөлнө л дөө. Гиз их хүмүүс яг зарим нь болохоор зүгээр илүү хотоож зогсоод байдаг. Тэгэхээр энэ болохоор хотоож бүр ташаага тэр чигт нь урагш нь өгөө урагш нь хөмж зогсоод байдаг. Тийм үү, анзаарна. Тэг зогсд юм те. Тэр болохоор бүр ийм том зурчилтай хүмүүс их ч гэсэн бид нэр өөрийгөө зүгээр гэж бодож байгаа бол зарим нэг байлдаа нэг үл ялгхан жоохон ташаага урагш нь төлөвлөсөн үеуд байгаад байгаа. Тэдний нэг жишээ нь гэх юм бол хоол хийж явахдаа ч маяг тав байгаа ч та галтгооны тавилга руугаа ташаага урагш нь гэж төлөвлөж наалчаад юм хийж байгаа. Мэддэггүй байх нь шүү дээ. Тэгэхээр тэр үед яадгүй гэхээр нөгөө нурууч нууг нь бол яг цэх байрал дээр хамгийн ачаал бага авч явах хэрэгтэй байтал урагшчингууд булчингууд ажиллах байлаад нурууны тэр яг L4 5 дээр чинь хамгийн их ачаал ирж байгаа. Ийм зогсолтоос болоод нурууны доогоор өвдөх хөтөл хамгийн түгээмэл. L4 5 чинь доошоогоо дамждаг тий. L3 урагшаага гуйроо мөнгөлөө. L4 5 болон S1-ийн одоо завсрын үеуд дээр хэрвээ мэдрэл дарагдчих юм бол гойлуугаа бүр доошлоод хөл рүүгээ давхааруугаа ч бүр шагаартал өгдөд идэм л шүү дээ тий. За тэгэхээр одоо өвдөг түүнх нуруу их түгээмэл тохиолддог одоо гэмтлүүд одоо хамгаалдаг юм байна гэж ярьлаа тий. Тэгэхээр эдгээрийг одоо тасгалаар яаж систем бол эмчлэх боломж нь юу гэдэг юм бол хамгийн түрүүнд би бол одоо жишээ нь хүмүүстэй ажиллалаа гэж бодоход нурууг нь анзаарахдаа нурууны байрлал нь нөө зөв байрлалаа хадгалж ийн үгүй гэдгийг шалгадаг. За яг зөв байрлал бүрэнгүүцэд хадгалдаг хүн баг ховордсон. Эмчээ ийм байна гэж гой згсаад байл яхаа. Тэрийг харин яг мэдээж үзэхдээ зөв үзэн л те. Яг зөв нуруутай хүн ер нь ховордсон. Нурууны хэлбэр буруу алдагдсан бол тэр хүн хичээсэн ч гэсэн хэлбэр нь буруу хэвэндээ л байна л да. Тэрийг гол одоо засах чиглэлийн дасгалыг хийн гэсэн. Одоо жишээ нь нуруунд тодорхой хэмжээнд байх хэвээр бүх дийлт нь алдагдаад тэгшилтсэн байх юм бол жоохон бүх дийлэх дасгал нэмдэг байдаг юм а те. Тэгтэл хүмүүс тэгшин байх стал гэж боддог. Тийм. Одоо түгээмэл ойлголт ирээд цэг тусмаа гоё гэж боддог. Гэтэл зарим хүмүүс юм хит тэнгэр ийм хүмүүс бас байгаад байдаг. Тэр хүмүүс ч гэсэн яг эсэргээрээ буруу асуудал үүсч бас болно гэсэн үг л тийм. Нурууны доогоор ялангуяа жишээлбэл байх ёстой хотоолт нь хит ихтсэн ч байд юм уу? Хит тэгшилсэн хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр тэгшилсэн байна уу, ихтсэн байна уу гэдгээс нь хамаараа дасгал маань жоохон өөр болоо явчихна гэсэн үг. Тэрнээс гадна тэгэхээр нэгдүгээрт бол тэр буруу болцсон байрлалыг нь засах дасгал хийх юм байна. Хоёрдугаар хамгийн чухал зүйл болохоор тэр үеийг хамгаалдаг докторжуулагч булчингууд гэж байдаг. Энэ булчингуудыг хөгжүүлэх дасгал хамгийн чухал байдаг. Тэгээд булчингууд маань хөгжийн хэлээр үеэ хамгаалж докторжуулдаг учраас булчингууд чинь өөрөө хөгжин гэдэг чинь 2-3 удаагийн яваар хөгжчихгүй. Ганцхан сарын дотор хөгжөөдлаг болчихгүй учраас яалчгүй тогтмол явах нь чухал болчиход байгаа юм л да. Тэгэхээр одоо хамгаалтын бүс ингээл өдөөний үеийн хамгаалт энэ төр гэл бас юмнууд хэрэгэлдэг шүү дээ. Тэрийг ер нь хэрэглэх хэрэгтэй юу үгүй юу? Тэрийг зөв үедээ хэрэгжилж явах хэрэгтэй. Ялангуяа үеийн дээрээ за яг мэдээж гэмтэл бэртэлтэй болвол тэрийг бол эмчийн заавараараа эмчин зөв гэсэн үгүй юу гэдгээс хамаарна тийм. Яг энгийн үед бол одоо жишээ нь зүгээр нуруу өвдөд байдаг болохоор бүс зүүч хэр гоё байдаг гэдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Гадуур ингээл одоо 100 болонгоц чинь нэг юм бүс зүүцээ ирэхтэй хүмүүс маш түгээмэл алчдаг тийм. Тэр бүсийг яах хэрэгтэй вэ гэхээр яг эд өвдөд байгаа үед те зүгээр ингээд алхсан ч өвдөд зүгээр зогсчихсан ч өвдөд байгаа үед бол зүүчж болно. Энгийн үедээ ер нь бол зөөхгүй байх хэрэгтэй. Энгийн үед болж өгвөл өөрөөрөө булчингаа дасгалж булчингаараа нуруугаа хамгаалдаг байх хэрэгтэй. Тэр бүс ер нь бол яаж ийн вэ гэхээр булчингийн чинь хийх ёстой ажлыг
одоо жоохон орлож өгч ин гэсэн дэмжлэг болж өгч ин гэсэн. Булчингийн чинь хийж чадахгүй байгаа ажлыг нөхөж өгч ийн л гэсэн үг л дээ. Тийм учраас байнга тэр бүсийг зүгээс сулчих юм бол булчин чинь ер нь бол залхуулж байна. Энэ бүс байгаа юм чинь би яах юм гэдэг хандлагатай болж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за яг яалтчгүй нуруунд ачаал авах үйлдэл хийх гээд байгаа бол зүүж болно. Бусад энгийн үед бол зөөхгүй байж болно. Тэгэхээр яалтчгүй ачаал авах гэдэг үед гэдэг нь жишээлбэл өвдгөн дээр ярих юм бол саяных шиг байнга ууланд гардаггүй хэрнээ яалтчгүй найзтайгаа гарахаар болчлаа гэвэл өвдгөний хамгаалт зүүгээд авалчих юм бол өвдөө хамгаалчихна гэсэн. Эсвэл бол хөдөө хол одоо жишээ нь 100 болоод хэдэн цагаар машин байлаа гэж бодоход нурууны бүс зүүчих юм бол тодорхой хэмжээнд хамгаална гэсэн үг. Бас л сонирхолтой нэг асуулт төрөд байгаа байхгүй. Одоо том гидтэй хүмүүсэнд болчиход байгаа шүү дээ. Эрэгтэй ч юм уу гэсэн. Тэнгүүд та болохоор нурыг хамгаалах гэдэг нурууны татаачлаа тий. Тэнгүүд эмчилгээ хийнгүүд тэр гидс арилах ч юм уу одоо өөрөлдвөл таны эмчилгээний үед турах үзэгдлүүд явагдаж гинөө тэрлүү чиглэсэн одоо асал хөдөлгөөн яг тий булчин чангалах ажиллагаа хэр үр дүнтэй байдаг вэ? Мэдээж хоолоос холбоотой л доо тий. Тэр энэ талын зөвлөгөө цогцоор өгдөг үү? Йогийн дасгал маань өөрөө фитнес биш, гүйлт спорт биш те. Харьцангуй дандаа зөөлөн дасгалууд хийдэг. За тэгэж йогийн дасгалаар булчинг дасгалжуулахдаа илүүтэй тэр нөгөө нарийн ширхгүүд буюу тогтолжуулагч булчингууд дээр илүү төвлөрдөг гэсэн үг те. Мэдээж хүнд чин өргөжж булчин бол том болдог. Йогийн дасгал хийгээд ах юм бол нэг том болохгүй. Илүүтэй төсвөл төвчээр нь сайжраад булчин тодорхой хэмжээнд жоохон ялгарвал ялгарч эхэлдэг. Олон жил явсны дараа бол. Гэтэ нөө цүдээсэн гидс маань багсан. Цүдээсэн гидс болохоор яг энэ залчмаараа йог дудаан явлаа гэд маш удаашилтайгаар багаар айж марна юмсдаг. Илүү хурдцтайгаар тэр өөхийг одоо илүү хайлуулъя гэж байгаа бол арай илүү өрчмтэй дасгал хийвэл илүү зохимжтой. Тэгэхээр та нэмэлтээр фитнесийн дасгал зөвлөждөг. Тийм. Фитнесийн дасгал зөвлөж болно, гидсний таталт зөвлөж болно тийм. Дээрээс нь хоолд яалчгүй энд чухал. Ямар ч хамаагүй замбраагүй хооллоод ах юм бол 1000 йогинд явсан ч гэсэн тоохгүй л гэсэн. Тийм шүү дээ. Тэгэл нөгөө нурууны маань эмчилгээний сүрдөө жоохон асуудалтай болох нь шүү дээ. Тэгээ та бас их эрүүл хооллоод харагдаад идэв шүү дээ. Тэгэхээр энэ талын боловсрол бас байгаа тэгээд үйлчлүүлэгчтэй өгдөг гэсэн үг тийм. За яг хоолны зөвлөгөөг би бүр яг мэрэгчлийн хүн биш учраас яг айхтар зөвлөгөө бол өгдөггүй. Гэхдээ илүү ерөнхий зөвлөгөөнүүдийг бол өгөө явчихдаг. За хит их юм одоо снэк гэж ярьдаг шүү дээ. Одоо янз бүрийн одоо жижиг заавалж хэлэг биш гурилмөл зүгээр хоолныхаа завслаар нэг бичээ иддэг ч юм уу тийм юмнууд жишээлбэл хүнийг айгүй тархалуулдаг зүйлсээ нэг хүчин зүйл болчдаг гэдэг ч юм уу. За дээрэс нь мэдээж өөх тос ямар өөх тос идвэл илүү зүгээр байдаг вэ гэдэг ч юм уу. Одоо ялангуяа хүмүүс дотор өөхөнд айгүй их анхаардаг болоод байгаа шүү дээ. Дотор өөхөлтөнд одоо жишээ нь аэробик дасгал илүү нөлөөтэй. Одоо фитнес дотор бүгчим газар ингээд би зүгээр гүйдэг штэ гэж ярьдаг. Гэтэл тэр чинь хүчил төрөгчийг хангалттай сайхахгүй байгаа учраас аэробик дасгал бас хангалттай болж чаддгүй юм байна л да. Тэгэхээр аэробик дасгал буюу одоо гадаа гүйх байдаг ч юм уу эсвэл гоё агаарын солилцоотой газар дасгал хийх байдаг ч юм уу. Тэр дасгалууд маань дотор өөхөлтөнд илүү ихээр нөлөөлж идэг. Тий наад чи өстө сонсоо үнэмж. Аэробик хэр чи ээрлээ л та тий агаар тэгээд нөө зүрхэнд дисэх хэвээр. Тэгсэн чинь мэдгүй штэ. Харин тийм. Тэгэхээр аэробик дасгал гэдгийг нөө бидний бага байхад ингээл нэг ээжнэр зургатаараа хийдэг байсан дасгал гэж бодоод байдаг боловч аэробик дасгал гэдэг нь өөрөө юу вэ гэхээр булчингаа илүү хүчил төрөгчөөр хангасан нөхцөлд дасгал хийхийг хэлж байгаа юм л да. Тэр нь зөвхөн агаараар амьсгална гэсэн үг бас биш. Бид нэр хүнд ачаал өргөх юм уу, огцом хурд хийх үед бол тэр нь анаэроб буюу хүчил төрөгчгүй бол явуулж идэг юм байна л да. Тэгэхээр одоо жим фитнест хүнд жин өргөх байдаг ч юм уу, хурд хийж гүйх байдаг ч юм уу, огцом хүчтэй өсрөх кроссфит байдаг ч юм уу тийм. Эдгээр маань данд их хвчлэн анаэроб дасгал болчдөг. Тэгэнгუთ хүмүүс ингээл би жимд тэдэн жил явж байгаа хэрнээ дотор өх байгаад байна гэж яриад байдаг. Тэгэхээр аэроб дасгал буюу илүү тэр нарийн булчингуудыг ажилуулдаг, илүү төсвөр төвчээр шаарддаг. Тийм дасгалууд нь дотор өхийг илүү их хайлуулдаг гэсэн. За мэдээж тэрнээс гадна хооллолт буюу ямар өөх тос хэрглэж гин, ямар одоо нөөцөс хэрглэж гин гэдэг маань нөлөөтэй болно л доо. За үнэхээр гайхалтай гоё ярьцлаа өгсөнд баярлаа. За тэгээд яриаг үлдсэн зүйл байвал бас та сонсогчдоо хүргээж тэгээд хоёлаа өнөөдрийн подкастаа өндөрлөе. За тэгээд. За яг яриаггүй энийг ялчихсан гэсэн юм бол хайцангуй гайгүй ерөнхий сэдвээ хамгачлаа. Тэгээд ерөнхийд нь зөвөр багцлаад гол одоо хэлмээрсэн юмсаа хэлэхэд бол нэгдүгээр зуршил гэдэг зүйл маш чухал нөлөө үзүүлж идэг юм байна. Тэгэхээр энгийн үед яаж сууж гин, яаж хоолоо идэж гин, яаж гарын дүүрээ угааж гин гэдгээ хүртэл бид нэр анзаарах нь чухал юм байна. Үеийн дээрээ ямар үед ачааллыг аваад байна гэдэг. Хоёрдугаар чухал зүйл нь бол үеэ тэгвэл хамгаалахын тулд бидний булчин хөгжилтэй байх хэрэгтэй байна. Булчин хөгжилтэй гэдэг нь зөвхөн
фитнес жимийн тийм том булчин биш. Нарийн гүн дотор нь байж байгаа нарийн булчингууд гэсэн үг. Тэр булчингуудыг тэгэхээр заавал тийм хүнд хэцүү дасгалаар биш, илүү барилттай, илүү удаан барьдаг, төсвөл төвчээ шаарддаг тийм дасгалаар хөгжүүлдэг юм байна. Тэгээд тэд нар маань хоёрдугаар чухал юм байна. За тэгээд яг нэг юмыг нэмээд хэлчмээр байгаа нь түрүүн таны хэлжсэн шиг эрүүгээ орлогоо татгсан шүү дээ. Яг зөв суухтаа нэг анзаарчмаар одоо хүмүүст анзааруулчмаар байдаг юм. Хүмүүс цэг сууя гэхээр айгүй хичээгээл нэг ингэж суух гал байдаг. Тэнгуут эн чинь удаан төвчихгүй шүү дээ. Ингээл нэг хэсэг сууж яснаа тэгээд аажмаар хаашаа ингээл налаад. Гол нь яаж сууж байгаа үедээ нэг хоёрхан поинтыг л анзаарчих хэрэгтэй юм шиг санагдав. Илүү норооны дээд хэсэгтээ хамааралтай, хүзүүний өвдөлттэй хүмүүст хамааралтай болохоор нэгдүгээр мөрөө үл ялгхан хаашаа татчих. Хүмүүс цэг суух гэхээр бүр ингэж тэнэлэх гэдэг. За үл ялг. Байгаагаас нэг жоохон л хаашаа татчих. Тэгээд түрүүнийхээр эрүүгээ үл ялгхан л хаашаа татчих. Бүр давхар эрүү гарах гэдэг ингэх юм шүү дээ. Нэг багахан зэрэг хаашаа татчих. Ингэчингууд хүзүүн дээр ирэх ачаал хамаагүй багасна. Тэр нэг суудлын ажил хийдэг хүмүүс бол ер нь бол хүзүү асрах ачаалтай тийм. За яг хоо дахиад нэг норооны доод хэсэгтээ хамааралтай юм болчиход болохоор урагшаа суугаад хоошоо ингэж наалгацсан норооны доогоор ачаал илж байна. Яа, тэгж хүмүүс их суудаг шүү дээ. Энэ бол маш төв юм шүү дээ. Тийм учраас хоошоо наалж суух гэж байгаа бол болж игэл ууц нороогаа хамгийн доод хэсгээ толтол нь хоошоо шахачаад дараа нь хоошоо налж байгаа. Сандал руугаа бөксөө шахаад тэгээд сандлынхаа одоо нэг тэгэл одоо тэр үнтэй гоё нурууны сандлууд ч гарч идэх бах тий. Тэгээд тэрийг гоё зүү зөкстэй ирэлээд тэгээд бас нэмээд хэлчихээ тэр шаагаа ингэж болохгүй нэ тий. Би бүр яг тгий суугаад байгаа байхгүй нөө ачиж болж чадахгүй болчих та. Тэнгүүд яг ингэчээд нөгөө хөлөө гинтэйг даа. Тэгж яг зуршил болоод одоо зарим хүмүүс л унтахтай хүртэл тэгэж унтдаг шүү дээ. Тэгдэг би бол тий. Маш их баярлалаа. Тэгээ үнэхээр гоё сонирхолтой бас өрмөц ярилцлага боллоо. Тэгээ танд ч гэсэн хэрэгтэй мэдээлэл хүрсэн гэж итгэж байна. Тэгээ жагалт тушаас маань цаашдаа одоо дараагийн подкастаар сонсох хүсэж байгаа зүйл байвал асуултаа энэ комент хэсэгт одоо бичээрэй. Бид нэр одоо байнга хараад тэгээ тэрний дагуу аль болох одоо подкаста бэлддэг эмчнэрээ урьдаг байгаа. Тэгээ өнөөдөр бид нартай хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд итгэлээр баталгаажсны чанар натур мэд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.